За гişүүдийнхээ өнөөдрийн мэндийг ирье. За тэгэхээр энэ 5 жилийн төлөвлөгөөн дээр эцэст нь бол Монгол улсын дотоодын нэгтгэх түүхний хэмжээнд эзэлж байгаа энэ салбаруудын хувийн яаж өөрчлөгдөх юм бэ гэдгийг үндсэн чиглэлд тусгаж оруулах боломжтой байсан уу? Нөгөө талаасаа бас бүс нутгуудын одоо дотоодын нөхцөлд эзэлж байгаа хувь хэмжээ, за мөн одоо түүний бүтц одоо яаж өөрчлөгдөх юм бэ гэдэг талаар бас яаж туссан бэ гэж тодруулж асуумаар байна. За хоёрдугаар болохоор бол асуулт маань бол инфляцтай холбоотой асуулт байгаа. Тэгэхээр сая 10 сарын инфляцийг харахаар 9% болоод өссөн. За энэ дотор болохоор бол яг Монгол улсын өөрийнх нь дотоодоос хамаарч байгаа инфляцийн хувь хэмжээ бол бараг 70 орчим болсон харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл төрийн зохицуулалтад бараа үйлчлэгээ буюу одоо цахилгаан эрчим хүчний үн, дулааны үн, шатхууны үн. За дээрээс нь бол дотооддоо үйлдвэрлэж байгаа хүнсний үн, дотоодын бараа үйлчлэгээний үн бол 70%-ийг бүрдүүлж байна. Тэгэхээр энэ тал дээр болохоор яг эх 5 жилд одоо ялангуяа эдийн засгийн хөгжлийн яамнаас энэ инфляцийг одоо энэ хянаж салбар хоорондын дунд зохицуулалт хийх талаар ямар одоо бодлогын арга хэмжээг энэ 5 жилийн төлөвлөгөөн дээр тусгаж байгаа вэ гэж асуумаар байгаа. Тэгэхээр одоо нийлүүлэлтийн гаралтай энэ инфляцийг хянаад энэтэй холбоотой бүтээгдэхүүн үйлчлэгээ болгон дээр нь тодорхой хэмжээнд энэ салбар хариуцсан яамдад нь үүрэг чиглэл өгч ажиллаж энийг сайжруулах талаар одоо ямар төлөвлөгөө тусч байна гэдэг ийм асуулт байгаа. За 3 дугаар асуулт болохоор бол энэ цомхон чадварлаг бүтээмжтэй төрийн албыг бий болгоно гэдэг. Тэгэхээр төрийн албан хаагчдын маань тоо одоо энэ эх 5 жилийн хугацаанд ямар байдлаар төлөвлөгдөж байгаа юм? Яаж бүтээмжийг нэмэгдүүлэх гээд байгаа юм бэ? Энэ талаараа тайлбарлаач. За дараагийн 4 дахь асуулт юу вэ гэхээр энэ эрүүл мэндийн даатгалын сангийн одоо 24-25 оны байдлыг харахаар ер нь бол бас нэлээд анхаарах асуудал байна гэж харж байгаа. За тэгэхээр яг энэ эрүүл мэндийн даатгалын сантай холбоотойгоор эх 5 жилд яг ямар том одоо бүтцийн өөрчлөлт хийх бодлогын арга хэмжээ авах гэдэг юм бэ? Хамтын төлбөрийн тогтолцоог бий болгоно гэдэг. Гэтэл одоо хамтын төлбөрийн тогтолцооны үр дүнд эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын хэдүүг нь одоо хамтын төлөөс бүрдэж байгаа. Эх 5 жилийн хугацаанд хэд болж өөрчлөгдөх юм? Энэ нь болохоор одоо эрүүл мэндийн даатгалын салбарын ажилчдын цалин хөлс одоо энэ эмнэлгийн одоо үйлчлэгээний төлбөр, эмийн сангийн одоо зардалтаа бол хангалттай хүрэх юм уу? Энэ талаар одоо энэ 5 жилийн төлөвлөгөөнд яаж туссан бэ гэсэн ийм асуултуудыг асууя. За учрал сайд асуултанд хариулъя. Энэ асуулт асуух гишүүдийн нэрсээр Мантаа гишүүний нэрийг нэмээрэй. Тэгээ 5 жилийн бодлогын үндсэн чиглэл өөрөө 8 зорилтод энэ хөтөлбөрөө дотор нь багтаагаад оруулж ирж байгаа. Тэгэхээр бид нар бол хөгжлийн бодлогын маш олон бичиг баримтууд хуулиараа өргөн мэдүүлэх юм үүрэгтэй. Тэгэхээр энэ 5 жилийн бодлогын чиглэл бол илүү төлөвлөгөө гэхээсээ илүүтэйгээр яг аль зүг рүү явах вэ гэдэг ийм чиглэл өдөртөмж гэж бас ойлгож байна. Тэгэхээр энэ хүрээндээ бол инфляцтай холбогдуулсан зохицуултууд бол яг нөгөө индекс индикаторуудтайгаа холбоот бол оруулж ирсэн. Жишээ нь 3 дугаар хавсралт дээр бол та бүхэн харуул 2030 он гэхэд инфляцийг 5% тогтвортой түвшинд хадгална. За энэ хүрээнд бол эрэлтийн гаралтай инфляцийг 5, нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийг мөн 5, за хүнсний барааны үнийн өсөлтийг 6, импортын барааны үнийн өсөлтийг 4% хязгаарлана гэдэг ийм бол зорилт оруулсан. Хүнсний инфляцийг 6% болгох, импортын инфляцийг 4% болгоно гэсэн ийм чиглэл оруулсан. Тэгэхээр энийг эдийн засгийн яам, сангийн яам, за мөн одоо төсвийн бусад ерөнхийллийн захирагч нарыг оролцуулаад энэ тоонуудыг бол гаргасан байна. Тэгэхээр мэдээж засгийн газрын өр дээр хүртэл хязгааруудыг тавих ёстой. Өр их байх тусмаа мэдээж төгрөгийн ханш сулрах эрсдэл бол байгаа. Тийм ч учраас бид нар энэ засгийн газрын нийт өр бол яг нийт GDP-гийнхаа бараг 60% байгааг 45 руу буулгах ёстой. Тийм учраас буулгах энэ зорилтыг бол жил жилээр нь хэд хэдэн хувиар хэдэн нэг хувиар буулгах вэ гэдгийг нь тавиад төсвийн ерөнхийллийн захирагч нарын үр дүнтэй нь уяад ингээд тавьсан гэсэн үг. Тэгэхээр эргээд хүлээгт одоо хариуцлагч гэсэн яг энэ тоо үзүүлэлтэнд яагаад одоо буулгаа вэ гэдэг дээр бол бид нар хариуцлагаа бол ингээд яриад явхад бол хэмжихэд их амар болно гэж бол бид нар бас ойлгож байгаа. Тийм учраас яг энэ инфляцтай холбогдуулаад энэ тоо хэмжээсүүд бол яг ингээд шууд тавигдаад бол явсан. Тэгээд үүний хүрээнд бол бид нар мэдээж эдийн засгийн хөгжлийн яам одоо төсвийн хүрээгээ өргөн мэдүүлээд ингээд ажиллаж байгаа учраас энэ хүрээ хязгаар тоон дээрээ бол яг юм хязгаарууд хатуу бариад явхад бол бас тодорхой үр дүнд бол хүрнэ. Зүгээр инфляц дээр бол
Монгол банк бол нөгөө зорилттой интервал бол тодорхойлдог. Тэгэхээр энэ Монгол банкны зорилт интервалын түвшинд бол инфляцийг бол бид нар бас хадгалаад бол явж байгаа. Тэгээд мэдээж Монгол банк бол нэг 4-8% интервал байлгахаар бол зорж байгаа. Тэгэхээр бид нар бол үүн дээр бодлогын бас тохируулгуудаа хийгээд цаашдаа бол яг нэг 5% нь хадгалаад бол 27 оноос 5% гэж хадгалаад явна. Энэ зорилтоо ингэж тогтооно гэдэг байдлаар явсан. Тэгэхээр жил болгон 1%-аар бууруулах үүргийг төсвийн ерөнхийлөн захирагч нар бол хүлээж байгаа гэдгийг хэлье. За нөгөө төрийн албатай холбогдуулаад бям цогт дарга хариулна. Тэгээ эрүүл мэндийн даатгалын сан хоёрыг. За бям цогт цаадын микрофоныг өгье. За үндсэн 5 жилийн үндсэн чиглэлд төрийн албатай холбоотой бас тодорхой заалтууд өгсөн байгаа. Чадахуун зарчим суурилсан одоо оновчтой чиг үүрэг бүтц бүхий цомхон чадварлаг төрийн албыг бэхжүүлнэ гэдэг. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд төрийн албанд нийтдээ 230 орчим мянган албаа ажиллаж байгаа. За үүнээс одоо 21 мянган төрийн захиргаанд, за 49 50 мянган төрийн тусгай, 152 мянган төрийн үйлчлэгээ, за 3800 бол улс төрийн улс төрийн албаагч байж байгаа. Ингээд сүүлийн 10 жилийн байдлаар аваад үзэх юм бол төрийн албаагчдын тоо 17% нэмэгдсэн. Төрийн захиргаанд 8%, төрийн үйлчлэг 16%, төрийн улс төр 19%, төрийн тусгай албаагчдын тоо 27% нэмэгдсэн байгаа. Тийм болохоор бид одоо илүү цомхон чадварлаг бүтээмжтэй төрийн албыг бий болгоё. Төрийн албаагчдын нэр хүнд бол мэдлэг чадвар ёс зүйдээр тулгуурлах ёстой. Энэ лүү чиглэсэн бас томоохон Бям цогт цаадын микрофоныг нэмж өгье. Энэ лүү чиглэсэн одоо томоохон бодлого хэрэгжүүлнэ гэж байгаа. Гол ажил бол ажлаа хийж чадж байгаа хүмүүсийг тийм ямар нэг одоо улс төрөөс хараат бус хэн нэгнээс одоо хамааралгүйгээр ажлаа их бололцоо боломжийг бүрдүүлье. Өнөөдөр даргын үзмжээр ажил томилогддог, даргын тийм үзмжээр ажлаас халагддаг, даргын үзмжээр ажил нь үнэлэгддэг энэ гүйцэтгэлийн үнэлгээг нь бол хамааралгүй болгоё. Иргэдийн оролцоотой, иргэдийн хяналтанд ор иргэдээр үнэлүүлдэг байх. Өөрөөр хэлэх юм бол байгууллага дотор ажиллаж байгаа албаагч нарыг дарга үнэлдэг биш, иргэд үнэлдэг, үнэлсэн үнэлгээ нь олон нийт ил тод байдаг. Ийм болвол энэ хэмжээгээр үндсэндээ төрийн албаагчдын ёс зүй мэдлэг, ур чадвар дээшлэх, илүү одоо хариуцлагатай байх юм зарчим бий болно гэж үзэж байгаа. Ийм байдлаар одоо үндсэндээ чадахуун одоо зарчим суурилсан одоо оновчтой чиг үүрэг бүтцвэхий болгоё. За мөн одоо төрийн албаны сургалтуудыг илүү одоо чанартай За бям цогт цаадын микрофоныг нэмж өгье. За эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаа үндсэндээ эмнэлгүүд дээр гүйцэтгэлийн үнэлгээр санхүүжилтийг олгодог болсонтой холбоотой нэлээд том одоо бодлогон зөв байсан хэрэгжүүлэхдээ маш сайн төлөвлөж зохион байгуулж хяналт тавьж хэрэгжүүлээгээс болоод үндсэндээ томоохон алдаа дутагдал гарсан байгааг сая шалгалтаар ил тод гарч ирж байгаа. Энэ хууль зөрчсөн, хөрөнгө завшсан энэ эрүүл мэндийн даатгалын санг одоо тийм үү алдагдaltaа болгосон энэ асуудлыг хууль хяналтын байгууллагууд шилжүүлсэн. Энэ дээр томоохон одоо бодлогын бас өөрчлөлт хийх шаардлагатай болж байна. Бодлогон зөв мөртлөө тэр зөв бодлогоо тийм үү төлөвлөж зохион байгуулж хэрэгжүүлэхдээ алдаа гарцсан. Энэ алдааг одоо бол хууль эрх зүйн хүрээнд, за дээрэс нь одоо эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хүрээнд, за цаашлаад одоо эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хүрээнд нэлээд цогцоор навч үзэх шаардлагатай. Ингэх юм бол бас боломж бололцоо байгаа юм байна лээ. За Соронзон бол гишүүн тодруулъя. За энэ инфляцтай холбоотой асуудал яриад байгаа нөгөө зээлийн хөг бууруулъя гэж яриад байдаг. Гэтэл нөгөө инфляц нь өндөр байгаад тахаар зээлийн үн буурч өгөхгүй байгаа юм аа. Монгол улсад бол одоо энэ инфляцийг хэмждэг, хяндаг байгууллагууд нь байгаад байдаг. Яг нөгөө сагсанд байгаа 330 бүтээгдэхүүнээ хувааж аваад яамдаар нь хуваарлаад за тэгээд тэр тухайн яамдын одоо барьж байгаа бодлогоос хамаарат тухайн бүтээгдэхүүнүүд бараа үйлчлэгийн үн ер нь цаашдаа яахаар байгаа юм бэ гэдгийг төсөөлөл гаргаж явдаг. Энэ ажлыг эдийн засгийн хөгжлийн яам хийхгүй бол бид нар одоо энийг ингээл яриад яваад байгаа. Зөвхөн Монгол банк одоо зээлийн хөвгөө өсгөөд мөнгөний хатуу бодлого бариад ч юм уу инфляцийг барина гэж байхгүй. Тийм учраас энэ дээр бол ялангуяа эдийн засгийн хөгжлийн яамдаар анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа энэ хөгжлийн бодлого төлөвлөлтөндөө энэ чиглэлээр одоо эдийн засгийн хөгжлийн яамны бүтцийн хүрээнд байх юм уу?
айж засгийн газрын түвшиндээ байх юм ямар ч байсан энэ талаар нэг энэ салбар хоорондын уялдааг нь хангаж хяндаг ийм одоо бүтэц шаардлагатай байна гэж бол би өөрөө үзээд байгаамаа. Тийм. За Сорон Зомбол шиг үг хэллээ. Мөнх чөлөөний